Өнөөдөр бид Jolene Rebecca Jensen гэдэг Америк бүсгүй тохиолдсон хэргийн тухай сонсно. Тэр 1984 онд Флорида мужийн Нассау гэдэг газарт төрж өссөн. Ээж болон хойд аавын хамт амьдардаг байсан. Харин сургуулаа төгсөөд Jacksonville руу явж гоо сайхны чиглэлээр суралцаад дараа нь үсчингийн ажил хийдэг болсон. Тэнд нэг залуутай танилцаад хүүхэдтэй болсон ч гэсэн харилцаа нь удалгүй дууссан юм байна. Тэгээд нутаг руугаа буцаж ирээд Тангс нэртэй үсчний салонд ажилд орсон. Хүмүүс түүнийг дурсахдаа үнэхээр сайн стилист, мөн үйлчлүүлэгчтэй амархан харилцдаг, хүн бүрт таалагддаг хүн байсан гэж ярьдаг. Дараа нь 2013 онд Jason Cummings гэдэг залуутай танилцаад гэрлээд тэд 2 хүүтэй болсон юм байна. Ингээд Jolene нийт 3 хүүхдийн ээж болсон. Хүмүүсийн хэлснээр бол түүний амьдралын бүх утга учир нь хүүхдүүд нь байсан. 2017 онд нөхөр Jasonтайгаа тэр 4 жилийн хамтын амьдралынхаа дараа салж харин хүүхдүүдийн асран хамгаалтын асуудлыг хамтдаа харж хандахаар шийдсэн байдаг. 2018 оны 5 дугаар сарын 12-нд нэг энгийн ажлын өдөр байсан. Тэр өдөр Jolene салонд бүр өдөржингөө завгүй байсан. Дүүрэн захиалгуудтай хэдийгээр завгүй байсан ч гэсэн тэр маргааш болох үйл явдлын талаар ярьсаар байсан юм байна. Учир нь маргааш нь 2 том зүйл түүний амьдралд давхцаж байсан. Нэг нь их үрсийн баяр, нөгөөх нь төрсөн өдөр нь. Энэ удаа 3 хүүхдүүдтэйгээ энэ гайхалтай давхцсан баярын өдрөө тэмдэглэн хэмээн тэр төсөөлж байсан. Тэр өдөр Jolene үнэхээр догтлон хүлээж байсан гэдэг. Ингээд тэр ажлаа 5 цагт тараад гарсан ч дахиад хинч түүнийг хараагүй. Маргааш нь их үрсийн баярын өдөр болоход тэр ээж рүүгээж залгаагүй, сошиал дээрээ юу ч оруулаагүй. Энэ нь өөрөө маш сонин. Яагаад тэгэхээр Jolene-ийн хувьд бол хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ холбоотой бүх зүйлээ л постлдог төрлийн хүн. Тийм учраас хамгийн түрүүнд ээж нь нэг юм буруу болоод байгааг мэдэрсэн. Яагаад тэгэхээр Jolene-ийн хуучин нөхөр X нь залгаад хүүхдүүдээ авахгүй ч тэр ирсэнгүй гэдгийг хэлсэн. Эхэндээ ээж нь өөрийгөө тайвшруулах гэж оролцсон. За яах вэ? Хагасаа өдөр юм чинь их завгүй өдөр байдаг штэ. Ядарсан байгаа байхаа гэж бодсон ч дотроо бол тэр Jolene хизээж хүүхдүүдээ зүгээр үлдээгээд ингээд алга болчих хүн биш гэдгийг мэдэрч байсан. Тэгээд түүн рүү дахин залгасан ч хариу байхгүй л байсан. Маргааш нь буюу 5 дугаар сарын 14-нд ээж нь ингээд шууд шерифийн албанд очиод цагдаад огноо сураггүй болсон гэж мэдүүлсэн. Цагдаа нар бараг шууд л ажилдаа орсон юм байна. Хин Jolene-ыг хамгийн сүүлд харсан, хин Тангс салонд 5 дугаар сарын 12-ны өдөр байсан бэ гэх мэт мэдээллийг цуглуулж эхэлсэн байдаг. Түүний машиныг хүртэл зарласан 2006 оны Ford Explorer тодорхой дугаарыг нь хүртэл олон нийтэд дийлгээд харсан үтсэн хүн байвал мэдээлэл өгөхийг уриалсан. Хөршүүд, найзууд, гэр бүлгээд бүгд хайлтанд оролцсон. Мэдээгээр хүртэл түүний тухай гараад нэг ээж нарын баярын өдрөөр сураггүй алга болжээ гэсэн мэдээлэл цацагдсан. Мөрдөгчдийн хамгийн ихний алах маань мэдээж ойр тойрных нь хүмүүсийг дуудаж мэдүүлэг авах байсан. Хамгийн түрүүнд түүний X нөхөр Jason Cummings-ээс мэдүүлэг авч тэр маш тайван ирсэн байгаа. Шууд л хамтран ажиллахад бэлэн гэсэн байр суурьтай байсан. Тэр хэлэхдээ та нар юу хүснээ шалгаж болно. Миний машин утас байшин надад нуух юм ерөөсөө байхгүй гэж хэлсэн. Бүр тэр үедээ хүртэл маш их санаа зовниж Jolene-ийн төлөө үнэхээр л айж твдэж байгаа юм шиг харагдсан гэдэг. Мөн X нь бүх алибая хүртэл өгөөд амралтын өдрүүдэд хаана байснаа хэлж цагдаа нар түүнийг шалгахад зөрөх зүйл олдоогүй. Гэхдээ ярилцлагын дунд нэг сонин момент гарч ирсэн. Jason гинэт цагдаа нараас та нар Jolene-ийн шинэ найз залуу хаана байгааг мэдэхгүй байгаа юу? Тэр хаана байгаа болоо гэж асуусан байдаг. Одоогийн найз залуугийн нэрийг нь бас Jason гэдэг юм байна. Цаашаад X нөхрийг нь Jason C, одоогийн найз залууг нь Jason G гэд овгийн үсэгтэй дуудаад явцгаая. Ингээд цагдаа нар одоогийн найз залуу буюу Jason G-г нь шалгаад үзтэл Jolene тэр хоёрын харилцаа үнэхээр л эмх замбраагүй байсан нь илэрдэг. Бараг алга болохоос нь 7 хүрхгүй хоногийн өмнө хүртэл тэдний гэрт цагдаа очсон байсан. Хөршин дуудлага өгч тэд маш чанга маргалдаад, орилолдоод юм хагарч байгаа юм шиг чимээ сонсгоцсон учраас цагдаа дуудахад хүрсэн байна. Бүр Jolene хүүхдүүдтэй өрөөндөө хаалгахаа гэж орилсон байсан гэж хөршин мэдүүлсэн. Тэр шөнө Jason J цагдаа ирж байгааг сонсоод шууд арын хаалгаар зүхтаад гарчихсан юм байна. Дараа нь Jolene өөрөө тайлбарлахдаа бид саяхан салсан юм аа. Гэхдээ гинэт тэр ирээд очих газар алга гэсэн. Би оруулахгүй гэсэн чинь асуудал болж маргаан үүссэн гэж хэлсэн байдаг. Гэхдээ цагдаагийн бүртгэл дээр нэг ноцтой зүйл гарч ирсэн нь Jason G өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл, дотлох, гэмт хэрэг гэх мэт хэрэгээр баривчлагдаж байсан түүхтэй болж таарсан.
Тэгээд дээрэс нь тэр үедээ Джейсон Жи туршилтын хугацааны нөхцөлийг зөрчсөн мөн хар тамхины хэрэгтэй холбоотой хүчинтэй баривчлах тушаалтай байсан. Мөрдөгчид Джейсон Жиг ингээд хайж эхлээд 5 дугаар сарын 15-ны өдөр олж чадсан. Тэгээд хамгийн сонин нь гэвэл түүнийг хаанаас олсон бэ гэхээр Кардоно хайрцагнуудын доороос олсон байгаа. Цагдаа нарын ярьснаар тэр шууд утгаараа хайрцагнуудын доор нуугдсан байсан гэсэн. Ингээд түүнийг баривчлаад дараа нь түүнийг байцаалтанд оруулсан. Түүний гарын шүүх хэсэгт олон зураас шалбархаа байсан ч тэр өөрөө тайлбарлагатай болохоор нохоотой тоглож байгаад ийм болсон гэж хэлсэн. Тэр Жоолинтэй хэдэн хоногийн өмнө маргалцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч түүнийг алга болсноос нь хойш бол хараагүй, надад ямар ч хамаагүй гэж хэлсэн. Цагдаа нар түүнийг улам шахахад тэр бүр худал үннийг шалгадаг полиграф тест өгөхийг хүссэн байгаа. Та нар бүх зүйлийг шалгаж болно гэж тэр хэлсэн ч дараа нь уцаалцсан сүүлийн хэд хоног юу хийснээр санахгүй байна гэсэн шүү юм ярьсан. Өөрөөр хэлбэл тэр цаг хугацааны хувьд бараг л ой санамжаа алдчихсан хүн шиг барьцгүй зүйлийг ярьж байсан. Цагдаа нар түүнд итгэхгүй байсан болохоор бид чиний ярианд итгэхгүй байна гэдгээ бол шууд хэлсэн. Ингээд Джейсон Жи тэр үед өмгөөлөгч авахыг хүссэн байгаа. Цагдаа нар түүнийг хэргийн гол сэжигтэн байж болох юмаа гэж хардсан. Джейсон Жиг баривчснаас нэг өдрийн дараа 5 дугаар сарын 16-нд нэг хүн цагдаа руу залгаад Жолины машиныг Home Depot-ийн зогсоол дээр харлаа гэж мэдүүлэг өгсөн байсан. Цагдаа нар очиод шалгаад үзтэл үнэхээр түүний машин тэнд байсан. Машин нь Жолины ажилдаг салоноос ердөө 3 км-ийн зайд олцсон. Дараа нь тэд камерын бичлэг үзэхэд нэг гайхмаар зүйл гарч ирсэн нь машин 5 дугаар сарын 13-ны шөнө 1 цаг 17 минутын орчимд тэнд тавигдсан. Өөрөөр хэлбэл Жолин сүлд харагдсанаас хэдхэн цагийн дараа тэгээд камер дээр нэг хүн гарч ирсэн нь хав хар хувцастай эмэгтэй хүн байсан. Тэр хүн нь гэхдээ Жолин бол биш байсан. Биеийн хэлбэр, алгалт нь төсөөр. Гэсэн ч нүүрэн тод харагдахгүй байсан болохоор яг хинбэ гэдгийг нь бол эхэндээ тогтоож чадаагүй. Ингээд цагдаа нар тэр эмэгтэй хэн гэдгийг олохын тулд тентхийн камер бүрийг хөөн дагаж явсаар тухайн эмэгтэйг нэг шатхуун түгээх станц дээр очсон гэдгийг тогтоосон. Колонкийн ажилтнаас уцаа ашиглаж такси дуудаж өгөөч гэж хүссэн нь мэдэгдсэн. Цагдаа нар тэр ажилтнтай очиж ярилцахад тэр нэг зүйл хийсэн нь бүрч сонирн болсон байгаа. Тэр эмэгтэй зүгээр нэг такси хүлээгээд суух биш, тэнд байх хугацаанд тасралтгүй ярьж эхэлсэн. Мансууруулах бодис, мэд, хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар хүртэл дэлгэрэнгүй ярьсан байгаа. Дараа нь өөрөө тэр шөнө юу хийсэн тухайгаа хүртэл асуугаагүй байхад хит дэлгэрэнгүй колонкийн ажилтнанд ярьсан. Би нэг бааранд найзуудтайгаа очсон юм аа. Харин найзуудын маань нэгнийх нь найз алуу ирээд би явъя гэж бодоод өөрийнхөө машинаа авах замдаа танаад ирж такси дуудуулахаар энд ирээд байгаа юм гэж ярьсан. Ажилтны хувьд харин хит их тайлбар тавиад байгаа хүн ихэвчлэн худлаа ярьж байдаг гэж бодоод яасан хачаа олон юм ярьдаг эмэгтэй вэ гэж бодсон байгаа. Мөрдөгчдийг колонкийн ажилтнтай уулзаж байх хооронд өөр нэг мөрдөн байцаагчдын баг салон дээр очиод салоны эзэн Джеймс гэдэг хүнтэй ярилцаж эхэлсэн. Тэр өдөр Жолины хамт очиосон сүүлчийн хүн нь бол Jennifer Sybert гэдэг эмэгтэй байж, мөн Джеймсийн хэлснээр Jennifer тэр өдөр яг цагдаа нар очих үед салоны зүг рүү ирж байснаа гинэт цагдаагийн машинуудыг хараад шууд ирэхэд явчихсан байгаа. Дараа нь бүр би ажлаас гарахаар шийдлээ, дахиж ирэхгүй гэсэн мессеж илгээгээд алга болчихсон. Цагдаа нар Jennifer-ийн зураг гаргаж ирээд шатхуун түгээх станцын бичлэг дээрх эмэгтэйтэй харьцуулахад яг адилхан хүн болж таарсан. Ингээд нэг том эргэлт гарсан нь Жолиныг хамгийн сүүлд харсан хүн нь Jennifer Sybert болж хувирсан. Тэр зөвхөн сүүлд харсан хүн нь ч биш. Жолины машиныг өөр газарт унаад орхиж явсан хүн нь ч мөн байж магадгүй ил болсон. Ингээд Jennifer-ийн хувьд дөнгөж саяхан л тухайн салонд ажилд орсон хүн гэдг нь мэдгдсэн. Нэг сарч болоогүй мөн бусадтай төдийлөн харилцаагүй ихэвчлэн ганцаараа л байдаг хүн байж. Харин тэр ажиллаж байсан тэрүүхэн хугацаанд хамт ажиллагчдынхаа анхааралд нэг л сонирн байдлаар өртсөн. Цагдаа нар салон дотор ажиллаж байсан бүх хүмүүс, эзэн, үйлчлүүлэгчид бусад стилистүүдтэй ярилцаж эхлэхэд нэг зүйл маш хурдан тодорхой болсон. Тэр нь юу вэ гэхээр Jennifer Sybert гэдэг хүн хиндэж таалагддаггүйсэн. Зарим нь бүр шууд ингэж хэлсэн. Тэр үнэхээр хачин хүн. Би ээжтэй хүртэл энэ хүн хин нэгнийг алчсан байхаа одоо зүхтаж яваа юм шиг санагддаг гэж хэлсэн тухайга цагдаа нарт мэдгдсэн. Хүмүүсийн яриан дунд өгүүлснээр бол Jennifer Jolin руу илт дайсагнадаг, ширүүн ханддаг байсан юм байна. Тэр хүмүүсийн дунд Jolin-ы яриаг нь таслаад эвгүй байдал үүсгдэг байж. Jennifer-ийн хувьд сэтгэл хөдлөлийн өгцөн өөрчлөлт ихтэй, сэжигтэй занхамштай хүмүүсийг эвгүй байдалд оруулдаг хүн байж. Jolin ч мөн Jennifer-ийг зүгээр нэг өөртөө дургүй хүн гэж бодоогүй, харин ч бүр ямар нэг зүйлийг нуугаад байгаа байх, худлаа ярьж байгаа хүн гэж мэдэрч байсан гэдэг. Тэр өөрийн биеэр интернетээр хүртэл түүний талаар хайж эхэлсэн юм байна.
Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө тэр хоёрын хооронд ил тод зөрчил гарсан байдаг. Jennifer Jolie-ны яриаг чагнаж байсан нь ил болоод маргаан болсон байна. Нэг үйлчлүүлэгч хүртэл тэр маргааныг сонссон гэдгээ дурдсан. Jolie-ны хэлэхдээ би чамд үнэхээр дургүй. Чи солиотой худалч хүн юм шиг санагддаг гэж хэлсэн байгаа. Энэ маргаанаас хойш Jolie нь бүр илүү болгоомжтой болж хамт ажилладаг Vicky гэдэг хүн рүүгээ мессеж бичсэн юм байна. Тэр хүн бүх хүнтэй муухай харьцаад байна. Би аль болох зай барьж байгаа. Надад нэг л сонин санагдаад байгаа гэж нөгөө Jennifer-ийн тухай бичсэн. Хамгийн аимшигтай нь энэ мессеж Jolie-ийн алга болохоос өмнөхөн илгээгдсэн байсан. Тэр үед мөрдөгчд Jennifer-ийн өгсөн хаягийг шалгаж үзэхэд бүр илүү сэжигтэй зүйл илэрсэн нь тэр өгсөн хаяг нь огт байдаггүй. Зүгээр л санаанаасаа зохиосон хуурамч хаяг болж таарсан. Jennifer-ийн утсан ч унтраастай холбогдох ямар ч боломж олдоогүй. Тийм болохоор Jennifer Cyber зүгээр нэг алга босон хүн биш, тэр аль хэдийнэ зүхтаж ихэсэн байж магадгүй гэж цагдаа нар бодсон. Ийм болохоор цагдаа нар түүнийг 90 сурвалжлах зар тавьж удалгүй олж чадсан юм байна. 5 дугаар сарын 16-ны өдөр түүнийг Nassau County-гаас ойролцоогоор 100 км-ийн зайтай St. Johns County-гийн нэг амралтын газар дээрээс олсон. Тэр өөрийн Kia Soul машины дотор унтаж байсан машин нь хоёр том ачааны машины хооронд байрлалтай өөрийгөө нуух гэж оролцсон нь илт харагдсан. Машинаас нь харахад тэр үед бараг машин дотроо амьдарч байсан юм шиг байдалтай байсан байгаа. Түүний барьсны дараа буцааж Nassau County руу авчираад 50 настай Jennifer Cyber-ыг Jolie-ны машиныг зөвшөөрлгүй авч явсан хэрэгт буруутган баривчилсан. Барьцаа нь $500,000 байсан юм байна. Гэхдээ яг энэ үеэс бүх зүйл бүрч сонирн болсон. Түүний машин дотор цагдаа нар 18 өөр нэрийн ID картуудыг олсон. 1999 оноос хойш тэр 18 өөр нэр 33 өөр хот 14 өөр мужид амьдарч байж тэр хүн болгондоо өөр дүр төрх бий болгоод байсан гэсэн үг. Үс, өнгө, жин төрхөө байнга өөрчилсөн. Экзотик бүжигчин, ачааны машины жолооч, барьмен, барилгын ажилчин гэд түүнд хийж үзээгүй ажил бараг байгаагүй. Хамгийн гайхмаар нь тэр шинэ нэрүүдээ зүгээр нэг санаанаас ч зохиогоогүй. Тэр авшруулгын газарт буршуудыг үзээд төрсөн оны ойролцоо нас барсан хүмүүсийн нэрийг аваад тэдний нэрийг ашигладаг байсан юм байна. Бүр зарим тохиолдолд нийгмийн даатгалын дугаарыг нь хүртэл авч чадсан байгаа. Энэ бүхний дараа мөрдөгчд Jennifer Cyber гэдэг нэр хүртэл бодит биш байж магадгүй байна гэдгийг ойлгосон. Түүний жинхэнэ нэр нь Kimberly Kessler болж таарсан. 1968 онд төрсэн Пенсильванид өссөн эмэгтэй. Тэр 2004 онд алга болсон гэж бүртгэгдсэн ч түүнийг 2012 онд аль биесээр 90 сурвалжилж эхэлсэн байна. Цагдаа нар эмэгтэйг баривчилсныхаа дараа түүнээс чамайг хэн гэж дуудах юм бэ гэж асуухад тэр зүгээр л намайг Kim гэж дууд. Миний хурууныхээ Kimberly Kessler гэж гарна гэж хариулсан. Мөрдөгч энэ бол түүний амьдралдаа харж байсан хамгийн хачирхалтай хэрэг гэж хэлсэн байдаг. Байдалтай үеэр тэр харин маш тайван, бардан маягтай, бараг л энэ юу ч биш гэсэн хандлагатай сууж байж. Ер нь Jennifer-ийн ааш авир угаасаа эхнээсээ л хүмүүсийг ивүүцүүлсэн байсан. Энэ хэсгээс хойш нөхцөл байдал бүр сонирн болсон. Ярилцлагын үеэр мөрдөгчд түүний гар дээр олон шарах зураас байгааг анзаарсан. Бас нүүрэн дээр нь том урт майжилт олдсон. Энэ тухайн асуухад Jennifer маш тайвнаар дугуй унаж байгаад мод мөрөгчихсөн маа гэж хариулсан. Гэтэл цагдаа шууд дотроо хүн мод мөргөөд ийм шарах авдгүй юм да гэж бодсон байгаа. Jennifer яг л хэн нэгэнтэй нуталцсан хүн шиг харагдаж байсан. Тэгээд мөрдөгчд түүнээс яагаад ийм олон өөр нэр ашиглаж явсан юм бэ гэж асуухад бүр кино шиг хариултыг өгсөн. Тэр хэлэхдээ би ахлах сургуулиасаа хойш FBI-аас 25 жил зугтаж амьдарч байгаамаа гэж ирсэн. Учир нь өөрийнх нь хэлснээр бол тэр банк дээрэмддэг хүнтэй үргэлж байсан юм байна. Тийм болохоор одоо өөрийнхөө амьдрамаар санагдаад зугтаж байсан гэсэн ч үнэндээ юу ч бүтээж чадаагүй. Сүүлийн 2 жил бүр машин дотроо амьдрахад хүрсэн гэж ярьсан. Jolie-ны алга болсонтой холбоотой юм мэдхүү гэж асуусан асуултанд би юу ч мэдэхгүй, хаана байгааг нь ч мэдэхгүй байна гэж шууд өгөөсгсөн. Тэгэд харин ч эсэргээрээ Jolie-нийг мэд хэргэлдэг байсан тухай буруутгаж ярьсан. Харин Jolie-ны ойр тойрны хүмүүс бол тэр худлаа ярьж байна. Jolie нь ямар нэгэн гаж буруу юм хэргэлдэг байгаагүй тухай мэдэгдсэн. Jennifer буюу жинхэнэ нэр нь Kim-ийн хувьд болохоор Jolie-ны машиныг авч явснаа хүртэл ихэндээ хүлээн зөвшөөрөөгүй юм байна. Тэгэхээр мөрдөгчд бидэнд чиний бичлэг байгаа. Чи машинаа орхиод явж байгааг камерт үлдсэн шүү гэж хэлэхэд Jennifer хэсэг чимээгүй байжснаа. Тэгвэл би өмгөөлөгч хүсэж байна гэж хэлээд яриагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй. Тиймээс мөрдөгчд түүний өмнөх амьдралыг ухаж эхэлсэн. Ингээд гарч ирсэн зүйл нь бүр аимшигтай. Түүний нэг хуучин найз залуу нь мэдүүлэхдээ би салыг гэж түүнд хэлээд тэр түлхүүрээрээ ханан дээр сараачаад энэ амархан дуусахгүй шүү гэж сүрдүүлсэн тухай ярьсан. Өөр хүмүүс ч адилхан зүйлсийг хэлж байсан. Түүнийг хэд параноидтэй, төөрөгдөлтэй, аюултай хүн шиг санагддаг тухай нь ярьсан.
Нэг удаа бейсболын цохиураар хүний ам руу зохиод шүдийг нь унгааж байсан тухай ч ярьсан. Өөр нэг хүмүүс ярихдаа би үнэндээ түүний анхаарал дүртгөөс их айдаг байсан. Тэр бол маш аимшигтай төрлийн хүн гэж хэлсэн. Ингээд болоогүй 1990-ад онд түүнтэй үерхэж байсан Тим Барнс гэдэг хүн гарч ирээд тэр миний муурыг шууд буудаад алчихсан. Намайг хайчаар цээж рүү хутгалж байсан. Бас аав минь хөлийг хазаж байсан гэж ярьсан. Тэгээд тэр бол маш солиотой эмэгтэй. Би баттай үүнийг хэлж чадсан шүү гэж нэмж хэлсэн. Мөн тэр экс найз залуу нь Кимийн тухай ярихдаа оршуулгын газар хамтдаа явж байсан тухайга дурсан. Түүнийг аавынх нь булшин дээр очихж байгаа юм байна гэж бодсон ч гэтэл тэр нас барсан өөртөө найруулсан насны охидын нэрсийг хараад яваад байсан тухай мэдээлэл өгсөн. Тэр үед хинч ойлгоогүй ч магадгүй тэр өөрийн дараагийн нэрийг хайж байсан ч байж болох юм. Бага насны найзууд нь хүртэл түүний тухай дурсахдаа 101 хүртэл тэр маш энгийн охин байсан. Харин тэгээд дараа жилээс нь шал өөр хүн болчихсон байсан гэж хэлсэн. Түүний тухай 10 жилийнхэн дурсахдаа хар бараан зүйлс, witchcraft, шулмын voodoo маягийн юмд орсон юм шиг л санагддаг байсан гэж ярьсан байна. Хувцаслалт нь хүртэл өөрчлөгдөөд бараан төрлийн мейкап, ширүүн төрхтэй болж эхэлсэн гэдэг. Яг л нэг өдөр дотор хүн нь бүрэн өөрчлөгдчихсэн юм шиг. Тэгээд мөрдөгчөд Кемберлигийн талаар мэддэг байсан хүмүүсийг нэг нэгээр нь олж ингэж ярилцаж эхэлсэн. Тэдний уулзсан хүмүүсийн нэг нь Дэвид Темпест гэдэг эрэгтэй байж Дэвид бол Кемберлигийн бага насны хамгийн сайн найзынх нь үеэл байсан юм байна. Түүний ярьснаар 2018 оны 4-р сард Кемберли гинэд фейсбүүкээр түүнийг хайж олж ирээд тэгээд хаана амьдардгийг нь мэдээд Техас хүртэл өөрөө машинаар очиж уулзсан гэдэг. Гэхдээ очсон шалтгаан нь бүрч сонин тэр шууд Дэвидэд гэрлэх саналыг тавьсан. Дэвидийн хувьд харин нэгэн танихгүй эмэгтэй гарч ирээд өөртөө нь гэрлэе гэж асуусан ч чочирдсан гэдэг. Юу болоод байна гэж бодсон тухайга дараа нь цагдаа нарт ийхүү ярьсан байна. Дэвид мэдээж тэр хүсэлтээс нь татгалзсан. Хамгийн очирхалтай нь тэр үед Дэвид энэ эмэгтэйг хэн болохыг нь ч бараг танаагүй. Учир нь Кемберли тухайн үедээ бас л өөр нэр, өөр төрхтэй амьдарч байсан болохоор үс, нүүр, будал гээд бүх юм нь өөр байсан болохоор танаагүй. Харин дараа нь түүнийг баривчлагдаад жинхэнэ нэр нь Кемберли Кеслер гэдгийг мэдсэний дараа л эн чинь нөгөө манай үеэлийн бага насныхан найз байсан хүн байна штэ гэд ойлгосон юм байна. Энэ үед цагдаа нарын хувьд нэг зүйл бараг тодорхой болсон нь Кемберли Кеслер Жолины алга болсонтой холбоотой гэдэгт бараг итгэлтэй болсон байгаа. Тэр ч байтугай хэрэг сургаггүй алга болсон хүний хэрэг биш, алгалгын хэрэг болж хувирсан. Мөрдөгчөд Кемберли Жолиныг хөнөөсөн гэж үзэж эхэлсэн. Ингээд Жолины экс найз залуу Джейсон Жи албан ёсоор с ิจ гтний жагсаалтаас хасагдсан. Мөрдөн шалгалтын бүх анхаарал ганцхан Кемберли дээр төвлөрч эхэлсэн. Гэсэн ч нэг том асуудал үлдсэн хэвээр байгаа нь Жолин хаана байгаа бол тэр өгсөн бол цогцсон хаана байгаа вэ? Цагдаа нар Насов, Дүүвэл, Сент Джонс гэх хэд хэдэн каунти даяар газар, агаар, ус гээд бүх аргаар хайлтыг эхлүүлсэн. Удалгүй хэвлэлийн баг хурал хийгээд Кемберли Кеслерийг албан ёсоор гол с ิจ гтэн гэдгийг зарласан. Мөн мэдээлэл өгсөн хүнд $4,000 шагналыг амсан байгаа. Тэр хэвлэлийн баг хурлын үеэр цагдаа Билл Липер ингэж хэлсэн. Яагаад ийм олон дүр төрх, олон нэр ашиглаж явсныг бол бид мэдэхгүй байгаа. Мөн өмнө нь өөр хэн нэгний алга болсон явдалтай ч холбоотой байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь тэр ямар нэг зүйлээс маш удаан хугацаанд зугтаж явсан хүн шиг харагдаж байгаа гэж хэлсэн. Энэ үеэр Жолины ээж Ан нулимсаа барьж ядаад 20 хоног өнгөрлөө. Бид Жолиныгоо олохын тулд өвдөг дээрээ сөхрөөд гуйж байна. Бид үнэхээр цөхөрч байна. Хэрвээ хэн нэгэн миний охиныг хаана байгааг мэдэж байгаа бол хэлж өгөөч гэж гуйсан. Тэгэд энэ шинэ онолын дараа мөрдөгчөд Танглис салон руу дахин очиод энэ удаа илүү нарийн шалгалт хийж эхэлсэн байна. Тэд люминол тест ашигласан цусыг нүдэнд харагдахгүй байсан ч илрүүлдэг тусгай бодисоор шалгасан. Тэгээд салон доторх байдал бараг бүхэлдээ шал өөр болж хувирсан. Энгийн нүдээр харахад бол сэрэгтэй зүйл харагдаагүй. Тийм болохоор ч өмнөх шалгалтуудаар юу ч илрээгүй байсан. Тиймээс энэ удаа люминол буюу цагдаа нарын ашигладаг тусгай химийн бодис ашиглахад үнэн дүр зураг нь гарч ирсэн. Цус хаа сайгүй байсан. Ханан дээр, шүүгээ нүд дээр, ус зайлуулах хоолойд хевсэн дээр үйлчлүүлэгч суудаг сандлын дор хүртэл цусны толбууд харагдсан. Шалан дээр арчсан мөр хүртэл тод харагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хэргийн газрыг цэвэрлсэн нь тодорхой болсон. Мөн сурталчилгааны самбар, бүтээгдэхүүний тавьдаг тавиур, тоос сорогч, бүр цайруулагч бодисны саван дээр хүртэл цусны уул мөр илэрсэн юм байна. Шинжлээд үзэхэд тэр цус нь Жолиных болж таарсан. Үүн дээр нэмээд нэг мэдээлэл тодорхой болсон нь Жолин алга болсон өдөр буюу 5 дугаар сарын 13-наас хойш Танглис салон 2 өдөр дараалан амархаар төлөвлөгдсөн байж. Өөрөөр хэлбэл Кемберлид хэргийн газрыг тайван цэвэрлэх бүтэн 2 өдөр байсан гэсэн үг.
Тийм ч болохоор мөрдөгчдийн хувьд энэ нь санамсаргүй давцал биш мэт санагдаж эхэлсэн. Харин ч урьдчилж төлөвсөн зүйл гэдгийг ойлгосон мөн салоноос хэд хэдэн эд зүйл алга болсон байж. Хогийн сав, нэг том цүнх бас ваартай ургамал. Ингээд болоогүй Кемберли тэр алга болсон ургамлын оронд бүр өөр ургамал авчирч тавьсан байсан. Яг л юу ч болоогүй юм шиг байлгаар хичээсэн. Юу ч анзаарахдаггүй байх гэж тэр оролцсон. Харин удалгүй тэр алга болсон байсан том цүх салооны арын ой модноос олдсон байна. Тэр цүнхэнд бүхэлдээ цус болсон байсан. Тэгээд дотор нь Жолины нэг хумс олдсон. Удалгүй цагдаа нар дахиад нэг аимшигтай CCTV бичлэгийг олсон. Тэр бичлэг дээр нь Ким салооны ард байрладаг том төмөр хогийн сав руу хид хідэн том хогийн ууд шидэж байгаа нь харагдсан. Хамгийн эвгүй нь тэр ууднууд маш хүнд юмтай мэт харагдаж байсан. Кемберли бүр хүчтэй савж байж дутагшинд хийж байсан нь харагдсан юм байна. Өөрөөр хэлбэл дотор нь хөнгөн зүйл байгаагүй нь шууд анзаарагдсан. Мөн өөр нэг бичлэг дээр Ким салооны арын ой мод руу юм хайж байгаа нь харагдсан. Тэр нь хожим олцсон нөгөө цустай том цүнхийг хайж байгаа бичлэг болж таарсан. Харин мөрдөгчдийг энэ бүх CCTV бичлэгийг олж үзэж байх үед бол салооны арын нөгөө том хогийн сав аль хэдийнэ хоосорчихсан байсан. Хогийн машинууд аль хэдийнэ ирээд цэвэрлжсэн байсан. Тиймээс тэд хогийн цэв рүү холбоо бариад тэр хог хаашаа ачигдсныг шалгаж эхэлсэн. Шалгаад үзтэл Жоржиа мужийн Чарлтон Каунти дахь авраг хогийн цэв рүү хог хүргэгдсэн байсан. Энэ мэдээллийг авах үед аль хэдийнэ 7 дугаар сар болчихсон байсан юм байна. Мөрдөгчид тэр асар том хогийн цэг дээр очиж хайлтыг эхлүүлсэн. Тэнтхийн нөхцөл мэдээж аимшигтай, хит халуун, өмхийн үнэртэй бүх зүйл нь ялзарсан. Дээрээс нь бульдозерууд хогийг байнга төрж өөр овоолго болгочихсон байсан учраас бүх зүйл яг адилхан харагдаж байсан. Энэ хайлт нь бараг л боломжгүй хайлт болж эцэст нь тэд юу ч болж чадаагүй. Нөгөө өвсөн дотроос зүү хайх гэдэг шиг юм болж таарсан. Жолины хувцас ч олдоогүй, шарилан ч олдоогүй, ямар ч үлдэгдэл олдоогүй юм байна. Хамгийн харамсалтай нь өнөөдрийг хүртэл Жолины биеийн үлдэгдэл олдоогүй. Харин Флорида мужид нэг онцлог хууль байд юм байна. Шарил олдоогүй байсан ч хангалттай нотлохоо байвал хүнийг алалгын хэрэгээр яллаж болдог. Гэхдээ цогцосгүй хэрэг дээр ял авах мэдээж маш хэцүү. Тиймээс мөрдөгчид Кемберлигийн эсрэг аль болох их нотлохоо цуглуулах хэрэгтэй болсон. Тэгээд тэд Кимийн хөдөлгөөн бүргийг шалгаж эхэлсэн юм байна. Удалгүй Walmart-ийн бичлэгүүд гарч ирсэн. Тэр бичлэг дээр Ким аммониа буюу хүчтэй цэвэрлэгээний химийн бодис, бэйли, том хогийн ут бас цахилгаан хутга худалдаж авч байгаа нь харагдсан. Цагдаа Липер дараа нь ингэж хэлсэн: "Намайг хамгийн их цочроосон зүйл нь тэр цахилгаан хутга байсан. Би тэрийг хараад ганц л зүйлийг бодсон. Тэр Жолины биеийг хэсэглээд хар утанд хийгээд хогшиг хайсан байна гэж бодсон гэдгээ мэдгдсэн." Үүнээс хойш Ким кредит карта хүртэл ашиглахаа болсон. Дараа нь Ким өөр дэлгүүрээс бэлэн мөнгөөр пластик хүлээс худалдаж авсан нь мөн тогтоогдсон. Мөн тэр storage locker буюу түрээсийн агуулга шиг зүйлийг ашигладаг байсан юм байна. Цагдаа нар тэр агуулгыг шалгах гээд дотроос нь нэг гутал, нэг оймос олцсон. Тэр хоёр дээр улаан хөрөнгөний мөн с ิจ гтэй толб олцсон. Шинжилгээгээр тэр нь Жолины цус болон DNA болох нь тогтоогдсон. Тэгээд Кимийн машинаас хайч мөн олцсон юм байна. Тэр хайчин дээрх толбонч бас Жолины цус байсан. Хэрэг үүгээр дуусаагүй. Мөрдөгчид Кимийн утас болон интернет хайлтын түүхийг нь шалгахад байдал бүр ч аимшигтай болсон. Флорида мужийн эмэгтэй алуурчид сэтгэл хянах юм, тарилга хийх заавар, сэтгцийн хямрал хий үзэгдэл, нас барсны дараах бие цогцос, нас барсны дараах биед гарах өөрчлөлтүүд, шарил байхгүй бол гэмт хэрэг нотлогдохгүй гэсэн хайлтууд байсан. Өөрөөр хэлбэл тэр шарил байхгүй бол гэмт хэрэг болохгүй гэсэн логиктой холбоотой зүйлсийг судалж байсан юм байна. Хамгийн аимшигтай нь Жолины алга болохын өмнөх өдөр Ким нэг ч интернет хайлт хийгээгүй байдаг, нэг ч тэмдэглэл, нэг ч searching байгаагүй. Харин Жолины алга болсны дараа түүний нэрийг бүр 400-аас дээш удаа хайсан байсан. Баривчлагдсан өдөр нь буюу 5 дугаар сарын 16-нд ганцаараа 8 цагийн турш Жолины нэрийг хайсан байсан. Энэ бүх нотлохоог нийлүүлээд мөрдөгчид нэг дүгнэлтэнд хүрсэн нь Жолин ажлаад хараад салон дотор Кемберлигийн халгаат өртсөн. Тэгээд салон дотор асгарсан их хэмжээний цус, цахилгаан хутганы худалдан авалт зэргийг харгалзаад Кемберли түүний биеийг тэнд нь хэсгэлсэн байж магадгүй гэж үзсэн. Дараа нь тэр бүх зүйлийг хар хогийн утанд хийгээд салоны арын том хогийн сав руу хайсан гэж мөрдөгчид таамагласан. Тэгээд энэ үед л шарил олдоогүй байсан ч алалгын хэрэг дээр ял авах хангалттай нотлохоо цуглаалаа гэж тэд үзсэн байна. Ингээд эцэст нь 2018 оны 9-р сарын 8-нд Кемберли Кеслерийг Жолин Каммингсийн 1-р зэргийн алалгын хэрэгээр албан ёсоор буруутгасан.
Тэр өөрийгөө гин буруугүй гэж мэдүүлсээр байсан. Энэ үеэс түүний зан авир бүрч хачин болж эхэлсэн байна. Баривчлага үед гартаа гав зүгээс сууж байхдаа хүртэл цагдаа нартай яг л найзууд шиг энэлдэд тоглоом шуулоомыг хүртэл хийж байсан. Тэр эн чинь өвдөхгүй байна штэ, бүр чангалж болно штэ. Надад зүгээр л гоё санагдаад байна гэж ярьсан юм байна. Дараа нь шорон дотроос ээжтэйгээ уцаар ярихдаа бүр хачирхалтай зүйлийг ярьсан. Тэр би юу ч хийгээгүй. Би юу болсныг мэдэхгүй. Зүгээр л нэр хүндийн асуудалд орчихсон юм шиг байна. Та санаа зовох хэрэггүй гэж ярьсан. Ярианых нь өнгөн хүртэл нэг тийм хүндий бодит байдалтай огт нийцэхгүй байсан гэдэг. Тэр өөрийгөө шоронгийн тусгаарлалтанд байгааг амралт шиг байна гэж тайлбарлаж хэлсэн юм байна. Тэр ээжтэй хэлэхдээ надад энд гоё байна. Амралт шиг л санагдаж байна гэж хэлсэн. Тэгэд бас болоогүй хачин юм ярьж байсан нь Жолины хойд эцэг ямар нэг нууц байгууллагад холбоотой. Энэ бүх хэрэг үнэндээ даатгалын левер би хохирчлоо гэх мэтчлэн олон хачирхалтай онолыг ярьж эхэлсэн. Мөн өөрийг нь баривчлах үед эд зүйлсийг нь хулгаасан гэж гомдлож байсан. Жишээ нь үнэт эдлэл бүгж мотоциклэнд хүртэл алга болсон гэж хэлсэн. Яг л нөгөө хохирогчийн төрт орно гэдг нь болсон. Харин энэ бүхний хажуугаар хэрэг шүүхийн өмнөх шатандаа явж байсан юм байна. 2019 оны 3 дугаар сарын 5-нд түүний өмгөөлөгч нэг гинтийн зүйлийг мэдгдсэн нь Кимберли сэтгцийн хувьд шүүхэд оролцох чадваргүй гэж үзэж байна гэдгийг мэдгдсэн байна. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 3-нд шүүгч түүнийг шүүх хуралд оролцох чадваргүй гэж албан ёсоор тогтоогоод Флоридагийн эмнэлэг рүү имчилгээ хийлгэхээр явуулсан юм байна. Мэдээч мөрдөгчд болон прокуроруудын хувьд бол үүнд нь итгээгүй. Тэдний бодлоор энэ бол хариуцлагаас зүхтах гэсэн тактик жүжиглэлт гэж бодсон. Мөрдөгч Вэйн Харингтон ярихдаа тэр галзуу хүн бишээ. Зүгээр л юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа хүн гэж хэлсэн байдаг. Харин хууль ёсны хувьд түүнийг шүүхэд оруулахын тулд эхлээд сэтгцийн үнэлгээ хийх шаардлагатай болсон. Тиймээс зэд сэтгцийн сувилагч Александра Джонсон гэдэг хүнийг авчираад Кимберлиг үнэлүүлсэн байна. Тэр хэлэхдээ Кимийг галзуурсан мэт харагдаж чадваргүй мэт болох гэж оролдож байсан үйлдэлүүд нь үнэндээ сайн бодож төлөвлөсөн зохион байгуулалттай байсан гэж дүгнсэн. Харин энэ нь мэргэжлийн хүмүүсийн нүдэнд хангалттай угаалаг биш байсан болохоор тэд түүнийг санаатаагаар ингээд жүжиглээд байгааг нь ил болгосон. Тэд энэ талаар чадамжийн шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн. Мөн тухайн хурал дээр шоронгийн хэд хэдэн харуулуудч гэрчлээд Кимберли өөрийн бодлоо илэрхийлж ойлгуулж чаддаг байсан гэдгийг мэдүүлсэн. Энэ бүх сонсголын дараа 2020 оны 3 дугаар сард түүнийг шүүхэд оролцох чадваргүй гэсэн шийдвэрийг нь цуцлаад харин одоо Кимберли шүүх хуралд оролцох чадвартай гэж албан ёсоор үүссэн байна. Ингээд түүний шүүх хурлын товыг 2021 оны 12 дугаар сарын 6-нд товолсон. Гэвч яг энэ үеэс эхлээд Кимберлигийн байдал уламж тэнэг болж эхэлсэн. Тэр өөрийгөө бүхнийг ялан дийлж хэнийг ч хуурч чадна гэж бодсон ч бүтэлгүй болсон гэдгээ ойлгосон даруйдаа улам хяналтгүй эмх замбраагүй айшилж эхэлсэн. 2020 оны 3 дугаар сард түүнийг шүүхэд оролцох чадвартай гэж шийдсэн даруйд 2020 оны 4 дугаар сард тэр 56 хоног үргэлжилсэн үлсгэлэнг зарласан юм байна. Энэ хугацаанд түүний жин нь 89 кг-аас 33 кг болтлоо турсан. Тэр шоронд өөрийг нь хордуулж магадгүй гэж айж байгаа учраас хоол идэж чадахгүй байна гэж мэдгдсэн. Байдал маш хүнд болсон болохоор шериф Ли яаралтай өргөдөл гаргаад түүнийг хүчээр хооллох эсвэл сэтгцийн эмнэлэг шилжүүлэх хүсэлт хүртэл гаргасан. Учир нь тэр үлсгэлэнгөөс болж өөхөх аюул түрээд байсан бөгөөд эрх баригчид түүнийг өөрийгөө зориудаар үлсгэж амиа хорлох орлого хийж байна гэж үзсэн байгаа. Тэр тэдэнд хэлэхдээ өөрийг нь Нассау Каунтигийн шоронгоос өөр газар шилжүүлсэн тохиолдолд дахин хоол идэнэ гэж мэдгдсэн. Ингээд эцэст түүнийг хоол идэж эхлэх хүртэл нь Дуваалын шоронгийн газар руу шилжүүлсэн. Гэхдээ тэнд ч түүнийг цаашид харгалзах боломжгүй гэж мэдээлсэн. Учир нь түүнийг бараг өдөр бүр эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан юм байна. Зарим их сурвалжийн мэдээснээр түүнийг нийтдээ 33 удаа эмнэлэгт хүргэсэн. Тэр зориуд асуудал үүсгээд байнга үүмэн дэгдээгээд байсан. Тиймээс түүнийг дахиад Нассау Каунтигийн шорон руу буцаасан. Ингээд шорондож шүүхтээрч тэр байнга л үүмэнийг гаргасан. Шүүхийн урьдчилсан бүх сонсгол дээр тэр оролцохоос татгалздаг байсан. Шүүх хурал болгон дээр түүнийг тэрэгэнцэр дээр түрж оруулж ирдэг байсан юм байна. Тэгээд орж ирмэгцээ шууд хашгирч эхэлдэг. Тэр жишээ нь Jordan Beard бол Joel Cummings-ийн үеэл гэж хашгирсан. Jordan Beard гэдэг нь түүний өмгөөлөгчдийн нэг байсан юм байна. Joel Cummings-тэй ямар ч хамаарлаггүй хүн байсан ч тэр ингэж өөрийнхөөрөө солиорч байсан. Мөн тэр улсын өмгөөлийн байгууллагыг устгах ёстой гэж орилсон. Ингэж тэр өдөр бүр утгагүй зүйлсийг яг солиотой юм шиг хашгирсан. Ингээд өдөр бүр түүнийг тэрэгэнцэртээ оруулж ирээд дахин ямар нэг солиотой зүйл хашгирмагцсан шууд буцаагаад гаргаад шүүх хуралдаа нэг доод давхар тусдаа өрөөнөөс телевизээр үзүүлдэг болсон юм байна. Шоронд байх хугацаанд ч тэр бусад хоригдлуудтай байнга зөрчилдөөд хэрүүл хийдэг байсан.
Ээжийнхээ талаар бүр огт үндэслэлгүй зүйлсийг яриад үсээ маш их хамгаалдаг байсан. Ээж нь үсээр нь вүдүү доол буюу шулмын заавал хийдэг байж өөрийг нь шийтгдэг байсан гэх мэтчлэн тэнэг зүйлсийг ярьж исэн. Мөн ээж нь түүнийг янз бүрийн ирчүүдэд зардаг байсан гэж мэдгдсэн ч түүний бага насны найзууд нь бол энэ бүх зүйл худлаа гэдгийг баталсан. Ингээд ч болоогүй тэр шоронд байхдаа нүцэглээд өөр дээрээ болон ханан дээр ялгацаа түрхдэг байж 2021 оны 4-р сард шоронгийн ажилтнууд руу ялгадас шидсэн хэрэгээр 2 удаа хүч хэрэглэсэн хэрэгт яллагдсан. Ажилтнууд түүнийг камерыг цэвэрлэхээр орж ирэх үед нь түүнийг босгохыг шаардах үед тэр шууд нүцэглээд өөрийнхөө аяганд хадгалж байсан ялгацаа гаргаж өөр дээрээ ханан дээр түрхээд мөн ажилтнууд руу шидэж байж түүнийг зогсоохын тулд цахилгаан бороохоо хүртэл ашигласан байсан гэсэн. Эцэст нь 2021 оны 12 дугаар сарын 6-нд шүүх хурал нь эхэлсэн. Прокурорууд өмнө нь цуглуулсан бүх нотлох баримтыг танилцуулсан. Үүнд нь Жолины машиныг хайж байгаа хяналтын камерын бичлэг, хүнд жинтэй хогийн уднууд, салон дээр хийсэн люминар шинжилгээнд илэрсэн цуснууд, Walmart-аас хийсэн худалдан авалтууд, мөн гутал амьс хайчин дээр илэрсэн цус зэргийг багтаасан. Хамгийн чухал нотлох баримт нь интернет хайлтууд байсан. Учир нь түүнийг 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутгаж байсан бөгөөд үүний тулд санаатаа төлөвлөсөн гэдгийг нь нотлох шаардлагатай байсан. Түүний хайлтууд нь алга болохоос хэдхэн 7 хоногийн өмнө хийсэн үйлдэлийн урьдчилан төлөвлөсөн байсныг нь харуулж байгаа. Тэр Жолинд мансууруулах бодис тарих талаар хүртэл хайж байсан гэмт хэрэг хэрхэн нуух талаар судлаж байсан тухайн цагдаа нар ил болгосон. Түүний өмгөөлөгч нотлох баримтыг өгөөсгүйгүйч энэ нь зөвхөн маргаан болсон гэдгийг л харуулж байгаа. Тэгээд Жолин өөрөө эхэлсэн ч байж болно штэ. Яг яаж эхэлсэн, яаж дууссан гэдгийг батлах зүйл байхгүй гэж зөрсөн. Шүүх хурал ердөө 3 хоног үргэлжлээд 12 дугаар сарын 9-нд талууд сүүлчийн үгээ хэлээд Кемберлид өөрийгөө хамгаалах тайлбар өгөх сүүлийн боломжийг олгосон ч тэр юу ч хэлхээс татгалцсан. Гэхдээ тэр өөрийгөө гин буруугүй гэсэн байр суурин дээрээ бат байсан. Шүүх бүрэлдэхүүн 1 цаг гаруй зөвлөлтөд Kimberly Kessler-ыг Jolene Cummings-ыг 1-р зэргийн санаатай алдлага үйлцэн гин буруутай тооцогдсон. Энэ хэргийн хувьд бол ихэнхдээ цогцосгүй, үлдэгдэлгүй хэрэг дээр ял оноох хэцүү байдаг ч энэ удаад шүүгчид маш хурдан шийдвэрийг гаргасан юм байна. Kimberly харин насан туршийн хорих ялаар шийтгсэн. Энэ үед Jolene-ийн ээж нулимс дүүрнүүдтэйгээр 3 жил 7 сар 9 өдөр миний охиныг биднээс булаалаа. Өнөөдөр бид бурханд талархаж байна. Энэхүү шийдвэр бидэнд ямар нэг хэмжээгээр хаалт өглөө. Миний охин олдоогүй ч гэлээ бид дорхож түүний алуурчинд ял оноохыг харлаа хэмээн хэлсэн юм байна. Мөн охиноо өдөр бүр санаж байгаа. Жолин шүүх танхимд бидэнтэй хамт байсан юм шиг мэдрэгцэн гэж хэлсэн. Мөн гэмт хэрэгтнийг түүний анхны аллах нь энэ биш байсан гэдэгт нэг ч хором эргэлцэхгүй байгаа тухайга ээж нь хэлсэн. Мөн ээж нь нэмжлэхдээ шүүх зөв шийдвэрийг гаргасан. Гэхдээ юу ч болсон охиныг маань буцааж авчихгүй. Би Кемберлид нэг ээжээс нөгөө ээж рүү хандаж хэлмээр байна. Хэрвээ чи охины минь шарил хаана байгааг хэлж чадвал бидэнд жаахан ч гэсэн тайвшрал болно гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл Jolene Cummings-ийн шарил олдоогүй. Цаашид ч олдохгүй байх магадлалтай гэж үздэг. Хэрвээ түүнийг хогийн саванд хайсан бол тэр асар том хогийн цагт очсон гэсэн үг. Тэндээс олох борог боломжгүй байсан. Харин гэмт хэрэгтэн Kimberly Kessler-ийн хувьд өнөөдрийг хүртэл бурууга хүлээгээгүй. Давж заалдах өргөдлүүдийг хүртэл гаргасаар байсан. Тэр өөрийгөө буруугаар ялгалсан. Хангалттай нотлох баримт байгаагүй. Jolene нас барсан гэдэг ч батлагдаагүй штэ гэж маргасаар байгаа. Мэдээж түүний ял хүчинтэй хэвээр байгаа. Тэр одоо Флоридагийн улсын 20 ангид ял эдэлж байгаа юм байна. Салоны эцдийн хувьд харин Jolene алга болсны дараа шууд түүнийг алга болсон гэж аль бие усаар мэдээлэгдсэн 5 дугаар сарын 14-ний өдөр салоныхаа хаалгыг барьсан. Тэд дахиж тэр салоноо нэгээгүй. Дараа нь өөрсдийн Facebook дээр пост хийгээд Jolene байхгүй болсон болохоор энэ газар өмнөшгөө байж чадахгүй. Бидэнд хэтэрхий хүнд байна гэж бичсэн байгаа. Мөн 10 жилийн турш биднийг дэмжсэн та бүхэндээ баярлалаа гэж талархлаа илэрхийлсэн. Энэ явдал Jolene-ыг таньдаг бүх хүмүүст маш хүнд цохил болсон. Ялангуяа түүний ээж Anne болон хүүхдүүдийн хувьд. Учир нь тэдэнд үлдсэн ганц дурсамж нь нэгэн сувраган сандал болж үлдсэн. Түүний дурсгал зориулсан сандлыг хийсэн юм байна. Ингэж Anne охиноо хизээж оршуулж чадаагүй сэтгэлдээ мөнхийн тамтайгаар үлдсэн. Энд хүрээд өнөөдрийн бичлэгийг өндөрлөж байна. Дуустал нь сонссон бол зүрх хүлдээж мэдэгдээрэй.